Сайн байцгаана уу? 8 дугаар цэцэрлэгийн ахлуулгын багш Чимээ Тулан байна. Та бүхэндээ багшийн бэрээнд үйл ажиллагааны хүрээд үлгэрч гэр бүл арга туршлага танилцуулъя. 2025 оны 2 сарын 1-ээс эхлэн гэр бүлийн үлгэрийн цагтаа болж үлгэрийн цагаараа эцэг асран хамгаалагчид хүүхдтэйгээ хамтран үлгэр уншиж хэвссэн. Үлгэр уншиж өгснөөр хүүхдэд сэтгэн бодох төсөөлөх чадвар суралцсан, анхаарал төлөвлөж сонсох чадвар сайжирна, хүүхдийн унших дадлыг төлөвшүүлдэг, дүрийн сайн муу талыг ойлгодог болно, хүүхд өөртөө итгэлтэй болно, үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж суралцсан, хүүхдийн бүтээл сэтгэхүй хөгжүүлдэг ач холбогдолтой. Үлгэрийн цагтаа болсноор хүүхд гарсан давуу тал. Хүүхдийн үгийн баялаг нэмэгдсэн, ойлгосон зүйлээ өөрийн үгээр ярьж сурсан, бие биеэсээ суралцсан, үлгэрийн үйл явдлын дарааллын дагуу утгын холбоотой ярьж сурсан, үлгэр сонсохоос гадна үлгэрийн баатруудыг зурж, будаж, хайчилж, эвхэж, баримлын шавраа бүтээлчээр ханддаг болсон. Улаанмартай тэжгээ амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр ээж хөөрхөн чанаад улаанмартаа үлжээ. Улаанмартаа яг хөөрхөн имэйдээ үлжээ. Үлгэрийн цагтаа болсноор эцэгт гарсан давуу тал. Хүүхдийнхээ хөгжлийн төлөө багштай хамтран ажилладаг болсон, хүүхдэд цаг зав гаргадаг болсон, бие биесээ суралцсан, уншиж өгсөн, үлгэрийг ангийн групп чатанд байршуулж хэвссэн, хүүхдийг номон дуртай болгож, зураг хараад унших соёлыг багаасан суулгаж өгсөн. Энэхүү үйл ажиллагаа хэрэгжүүлснээр анх эцэгчүүд ном харж өгч уншдаг, утсаар хүүхдэд үлгэр сонсгодоо бичлэг үзүүлдэг байсан бол одоо хүүхдтэйгээ харилцан ярилцаж, үлгэрийн баатруудыг хүүхдтэйгээ хамтран зохион бүтээж хийсэн хэрэлт түүнээ ашиглан дуу хоолойны өнгийг хуурган жүжигчлэн тоглож байна. Мөн эцэгчүүд хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой уншсан үлгэрийн баатруудаар бяцхан ном хийж номын төвийг баяжуулан ажиллаж байна. Эртээ урдийн цагт өтгөн нойн захад өвс, үндэс, унгас ноосоор барьсан нүүрэндээ долоон өндөгтөг нь доглон шаазгаа аз жаргалтайгаар амьдран суудаг байж гинэ. Гэтэл нэгэн өдөр залт шар үнэг ирээд шаазгаа надад өндөг өгөөч гэжээ. Үгүй би танд өндгөө өгөхгүй. Тэгвэл би алсын газраас тоос татуулж ирээд алтан нулясыг чинь хуг мөргөөд өндгийг чинь авч идэн дээ. Энэ амарсан би. Амар хоолндоо амтсан үнийг араасаа цувж ирээд өндгүүдийг нь авч ицээр шаазгаа ганцхан өндөгтөө үлдэж гинэ. Босгон яагаад уйлавэ шаазгаа? Би таран амтсан суудаг гэж тэгтэл тастай дажилээ шаазгаа чинатай нэг үнгүй өгөөч ингэсэн. Үгүй би тань нэг үнгүй ингэж хэлснэ. Тастай үнэ тэггүй би асингараа татуулж ирээ. Алтан үлээжсэн мөргөө чинүүн гэж идэндээ ингэж хэлээдсэн. Тэгээд би яг нэг За тэгвэл чи намайг сайн сонсож байгаарай. Энийг дахиж ирэх юм бол алсын газраас тоос татуулж ирдэг туйрачин хаан, алтан үлээсийг чин хуг мөрөгдөв эвэрчин хаан гэж хэлээрээ. Үнэг энэ үгийг чамд хэн зааж өгсөн гэвэл бодон бодол орж ирсэн. Санаа төрсөн гэж хэлээрээ. Тэгээд залт шар үнэг үлдсэн нэг өндгийг нь авч итгэхээр шаазгаанд ирээд шаазгаа надад өндөг өгөөч гэжээ. би танд өндгөө өгөхгүй. Тэгвэл би алсын газраас тоос татуулж ирээд алтан нулясыг чинь хуг мөргөөд өндгийг чинь авч идэн дээ. Чиний алсын газраас татуулж ирдэг туйлаач үлчин хаан алтан үлээжсэн алтан үлээжсэн хуг мөргөдөг
Үлчин хаан байна. Чамд энэ үгийг хэн зааж өгөв? Бодор шүшин санаа төслийн. Ааха. Тэгвэл би үнэгнийхээ 13 мэхийг ашиглан алтан улаасыг чинь унгаад өндгийг чинь авч идэн дээ. Байшин дадаг хурган зааж өгсөйва. Ааха. Хулгнаа гараад ирээ. Би гэрээ цэвэрлж байна. Хоолоо нэм гоё юм чинь би н яасан игдүүтэй байгуулаа. Энэ үгэнд нь хулган ангирч талгаагаа гаргав. Толгоо нэм хөөрх юм чинь би н бүрл хөөрхөн байгаа да. Энэ үгэнд нь хулган хөөрөн бие гаргав. Гэтэл үнийг ганцхан өсрөөд өмхээд авч гинэ. Тэгтэл хулган өмөр гэж идэл өмхий байдаг юм. Ангар гэж идэл амттай байдаг юм шүү. Хулганы үгэнд итгэж үнийг ангар гэж итгэхэд нь хулган ганцхан өсрөөд үүрэндээ орж гинэ. Ингээд үнийг хулган ч үгүй, өндөг ч үгүй, хоосон хоцорч Үлгэрээ сурах зүйл их бий, үлгэрээ сонсох зүйл их бий. Хүүхдээ үлгэр уншиж хэвшээрээ анхаарал хандуулсанд баярлалаа.